цусд сувг үзүүлж бай. Эрдэнэ туяа бүсгүй тэр нэгэн шөнө ихэвчлэн гадаадынхан буудалдаг Токио зочд буудлын 2 давхрын шатаар уруудаж явхдаа халаасандаа шажигнах зуутын 2 ногоон дэвсгэртийг байн тэмтэрч ганцхан хавтад $200 өгдөг ямар буянтай Америк вэ гэж боджээ. Тэгээд шатаалгасан хариасаар гадна талын хаалган дээр ирэх үедээ 2 хоногийн өмнө учирч байсан ахмиг насны хятад эртээ золтой галз мөргөлдөж гисэнгүй. Эрдэнэ туяа түүнээс уучлалт хүсч тонголзон мэдлэхэд өнөөхөн ч түүнийг таньсан бололтой шүдээ ярьцаалган инээмсэглээд харамхай шин хайчхна вэ? Манай өрөөгөр ороод гарахгүй юу? Химэн хятад монгол хэл хойж гутхан шулганжээ. Эрдэнэ туяа хэдийгээр Америкийг зугаацуулах гэж нилээд ядарсан байсан ч хятад дээрээс дахиад $100 нэмээд олчих шуналдаа хөтлөгдөн дуртай наргагүй түүнийг даган шатаар өгссөн байна. Тэгээд түүний өрөөнд явж ормогцоо төлбөр тооцоогоо тохиролцсон байна. Төдөлгүй тэр хятад ирийн хүзүүнээс зүүдэн самцныхын товчийг тайлж ингэр өөдөн цоройжээ. Манд хоёрын секс яахуудыг сэгээд болчихож. Харин хятад ир моногийн халуунаа номхотхоос илүү нэг чухал ажил толгойд нь эргэлдэн байжээ. Тэрээр Эрдэнэ туяад гар хэсэгч шахам $100 гаргаж өгөөд энэ бол юу ч биш. Чи $5,000 ажил хийх үү? Тэр ажил чамд яг тохирно гэд шазаатал инээжээ. Өөрийн гисэн орон гэргүй 2 жижигэн хүүхдтэйгээ эгчийнхээ хажуу өрөөнд байдаг Эрдэнэ туяад $5,000 гэдэг их мөнгө байлаа. Тиймээс тэр ахмиг насны хужааг хүзүүдэж яваад ямар ажил юм бэ хэлээч дээ. Би бие тушаахад бэлэн группэн секс юм уу? Эсвэл намайг эмэгтэй хүнийг зодож дур хандаг гаж эртээ унтуулах гэсэн юм уу? Аль нь ч байсан би бэлэн. Яах вэ нэг сайн зодуулна л биз. Гэхэд цаадах нь жиш гэд аман дээр нь 2-3-га дарангаа. Чи эндүрч байна. Энэ бол бөксний ажил биш гэж хэлжээ. Тэгснэ. Гэтэ бас бөксний оролцоо хэрэг болно. Хамгийн гол нь чиний хөөрхөн царай хэрэгтэй. Жавхланд гэдэг монгол нэртэй хятад нөхөр танай нутагт ирчгээд надад садаа болоод байгаа юм. Тэрийг чи маш хялбархан аргаар нухах хэрэгтэй байна гэж шууд хэлжээ. Бусдад бие үнэлжил явсан болохоос биш. Хүний ам бүрлгэх тухай зүүдэлж яваагүй Эрдэнэ туяад энэ үг их хурц туссан байна. Ингэсэн ч маш хялбархан аргаар нухах хэрэгтэй гэсэн үг түүний шунлыг өөрийн ирэхгүй хөдөлгөж орхижээ. Тэгээд тэр ахимаг насны хятадын өөр дээр эргэлэн суухдаа хялбархан аргаар хүнийг яаж алдаг юм бэ? Тухайлбал би тэгж алж чадах уу гэхэд цаадах нь чам шиг сайхан хүүхэнд бол ёстой амархан. Эхлээд чи тэр хятадыг өөртөө оруулна. Бид чамд байр бэлдэж өгнө. Чи тэр хятадын аягтай дарсанд нэг юм хийн. Тэгээд л чи босоод явчихна. Аяганд хийх юмыг чинь бид өгнө химээжээ. Эрдэнэ туяад энэ нь их л амархан ажил юм шиг санагджээ. Хүн алахын тулд худах хэрэглэхгүй, буун дуу гаргахгүй, зүгээр л аягтай дарсанд нь нэг юм хийгээд л болчихно тэр. Энэ бол бусдыг өрөвдөн хайрлах нинжин сэтгэлгүй хүнд дэндүү амархан ажил. Эрдэнэ туяагийн хувьд сүүлийн 5 жилийн турш яхаас ч боцохгүй халамцуу ирчүүдэд бие үнэлж, эсэн бусын зовлон туулахын зэрэгцээ элдв янзын арга зээл сурч авчээ. Энэ ч утгаараа бусдыг тэр дундаа ирчүүдийг өрөвдөж хайрлах нинжин сэтгэлээ зэврүүлэн гээж орхисон байна. Тиймээс тэр ахмиг насны хятад ирийн тавьсан саналыг шууд л зөвшөөрчээ. Тэгэхдээ бас урьдчилгаа мөнгө болгон $1,000 халааслахаа мартсангүй. Уг нь ухаантайхан шиг бүсгүй бол $1,000-ыг нь аваад л бултах газар. Гэвч ухаан муутай, шуналтай, мөнгөний төлөө яхаас ч буцхааргүй болсон Эрдэнэ туяагийн нүдэнд ахиухан доллар харагдаад амар заяа үзүүлсэнгүй. Маргааш нь тэр шууд л ажилдаа орчээ. Захиалгаар алуулах занаанд орчход байгаа нөгөө хятадтай ч аль хэдийн уулзалтад өөртөө хийгээд амжсан байна. Цаад хятад нь нилээд мунаг тэр дундаа царайлаг бүсгүйд бол амиа тавихаас сийхгүй нөхөр байж. Ямар сайндаа л Эрдэнэ туяад хайр зарлаж хамт амьдрах санал тавьсан байгаа юм. Манд хоёр бүтэн 7 хоног нялуурчээ. Харин 8 дахь хоногийн өглөө ахмиг насны хятад ир Эрдэнэ туяаг дуудаж уулзаад "За чиний ажил өнөө орой л эхлэндэ. Чи энэ үрлийг цаадахынхаа аяганд хийх хэрэгтэй. Энэ үрл бол танай Монголд хийгддэггүй их ховор эд шүү. Нэг ширхэг нь $10,000 үнэтэй. Чи айхтар үнэтэй юмтай орооцолтлоо доо. Энэ үрлийн нэрийг нь битгий асуугаарай. Чи байтугай би ч мэдэхгүй. Хэрвээ бидний ажиллагаа бүтэхгүй тийшээ хандвал чи насаараа миний барьцаанд байх болно шүү. Харин бүтгүүл өөр хэрэг." Гэхэд Эрдэнэ туяа "Битгий муу амлаад байгаарэ. Бүтэж зөхөд байх юу байсан юм бэ? Харин бүтсэн тохиолдолд үлдсэн $4,000 надад яаж өгөх юм бэ?" гэж шавдуулжээ. Тэр амархан ажил дууслаад бол $4,000 чиний халаас нь шууд орно. Би ийм хин юмн дээр голоо зөгтөг ир биш. Одоо явж үз. Ингээд түүнд нөгөө өвлөрөх үе юмаа өгчээ. Эрдэнэ туяа түүнийг нь ихэд нандинан боож аваад халаасалсан байна. Тэгээд тэр жавхлан туучаагийн байгаа газар руу хариалгажээ. Түүний хувьд хэн нэгэнд хортой өрл амсуулаад чадхийл гэх нь утас таслахын дайтал санагджээ.
Харин нинжин сэтгэлтэй хүнд бол энэ нь нэгэн насны шанал байх бизээ. Эрдэнэ туяа жавхланд хоёр ухаан жолоогүй садарласны эцэст нийлж архитахаар болжээ. Үеийн нэрсэн хулган моорын сахлаар оролдов гихчээр жавхланд хучаа өглөө өөрөө зөгнөж байна уу гэлтэй цүнхнээсээ ганган шилтээ өндөр градустай хятад арх гаргаж ирээд хоёр гунганд дүүргэсэн байна. Тэгээд лууж гарчээ. Харин эрдэнэ туяа нэг их уусангүй. Төдөлгүй жавхланд хучааг нилээд халамцаад ирэхэд эрдэнэ туяа мөнөөх өрлөрхүү ямаа жавхлантын архитай гунганд симээрхэн хийч гэж. Гэвч жавхланд хучаа түүний инхийг анх танилцахдаа л мэдэж байжээ. Нэг ёсондоо 7 хоногийн турш эрдэнэ туяад хайртай дуртай болж худлааж үжиглсэн байгаа юм. Тэрбээр уцаа шүүрч аваад нэг хүн рүү уцдах шиг болжээ. Төдөлгүй өрөөнд нь 2 цагдаа ороод ирхэн тэр. Эрдэнэ туяагийн зүрх пал хийгээд л явчихгүй хайчав. Гэвч тэр 2 цагдаа жавхлантын таньдаг цагдаа бүр Монгол дахь түншүүд нь байж. Учиргүй согтож халамцаад байсан жавхлант ив ирүүл болчихсон. Миний амийг авах гээд байгаа нөгөө хүүхэн чинь энэ шүү дээ. Надтай зайлвал бүтэн 7 хоног зууралдаж байгаа юм. Өнөөдөр тэгээд ажлаа дуусгах гэж ирээд надад баригдчихлаа. Мөн ч азгүй хүүхэн байгаа биз? Тэр хундахтай архинд нэг юм хийгээд байх шиг байна лээ. Тэр ч ихтэн шинжилгээнд өгснөн дээр байх. Харин энэ хөөрхөн бүсгүй яадаг шүү юм билээ тэ байц. Та нарт өчхүү би өөр авч ихнэрээ болгодог юм билүү гэж манжилжээ. Гэсэн ч 2 цагдаа хуулийн дагуу ажиллаж эрдэнэ туяаг гавлаад хундахтай архийг шинжилгээнд өгсөн байна. Гэхдээ эрдэнэ туяаг шууд ганц удаг руу аваачаад хийж гисэнгүй. Учир нь жавхланд хучаа. Хамгийн гол нь энэ хүүхнийг баримтлагатаа биш намайг алуулахаар захиалга өгсөн хүнийг баримтлах хэрэгтэй. Би ч тэр хүнийг мэдэж байна л да. Одоо тэрийг яаж баримтлах вэ гэвэл би хортой арх уугаад өгсөн болж хувирхаас та. Эрхэм цагдаа нар харин энэ хүүхнийг дагуулж яваад захиалагч дээр нь очих хэрэгтэй. Эрдэнэ туяа чийж гисэн ажил бүтчихлээ нөгөөт ч нь өвчлээ гэж үнэмшүүлээрэ. Тэр үед нь яаж ажиллахыг эрхэм цагдаа нар надаар заалгаад яах вэ? Гэх зэрэгээр баахан зөвлөгөө сургамж хайрлсан байгаа юм. Ингээл хүн алуулах захиалга өгсөн ахмад насны хужаа хялбархан аргаар хүн алж мөнгөчих гэсэн эрдэнэ туяа хоёр шоронгийн хаалга татжээ. Харин ахмад насны хужаагийн 10,000 долларын үнэтэй гих хорт байцыг цагдаа нар мөрдөн байцаалтын нууц гэдэг шалтгаанаар нэрийг нь хэлхээс татгалцсан байна. Бүтэн 7 хоног хөөрхөн бүсгийг дураараа эдэлж хэрэглэхэд эцэст нь амийг нь хорлох гэсэн хүмүүсээ баримтлуулж дөнгөсөн жавхланд хужааг овоо муу гар гихээс өөр яах билээ. Нэгнийгээ чадах гэсэн 2 хужаа бол яах вэ? Өхөл үхээд аврагдах нь аврагдана л биз. Харин нэлэг нэгт эрдэнэ туяагийн хувьд гэвэл их өрөвдөлтэй байна. Ахмад настай хужаагийн өгсөн $1000 өөртлөө л дахиж уулзахгүйгээр нүүр буруулсан бол түүнд хамаагүй дээр байсан юм.